Ардын нам, хүн нам иргэний зөргийн асуудал шүү дээ. Өөрсдөө л асуудлаа шийдэлтэй. Эдгээр чинь тооцоод үзэхээр 79 гишүүн байна шүү дээ. Өөрсдөө ирсээ бүрдүүлээд сайдраа томилжүүлэх асуудлаа шийдээд явнаас засгийн газрын өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй үндэсний хвшлэхийн орцох ямар шаардлага байхгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид өнөө өглөө бид гэдэг маань үндэсний хвшлийн 4 гишүүн цуглаж бас улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэгээ бид нар ч бүлэггүй болох нь бүлгийн шийдвэр гэж хэлж болохгүй. Юу гэж ярилцсан бэ гэхээр Арц намын бүлгийн шийдвэр буюу улсын хурлын дарга улс төрийн намын даргийнхаа ажлыг эрхлэх нь хамтран одоо нэг цагт албан тушаалдар байх нь бас буруутай юм байна. Яагаад тэгэхээр улсын хурлын сонгуульд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөр танилцуулдаг. Тэгээ ялсан нам нь тухайн мөрийн хөтөлбөрөөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгож улсын хурлаар баталдаг. Энэний хэрэгжилтийг тухайн намын дарга ерөнхий сайд болсноор хариуцлага хүлээж ажил хэрэг болох. Одоо ийм л тогтолцоотой шүү дээ. Тэр үүднээс гих мэтлэн олон улс төрийн нөхцөл байдлуудыг ярьлаа. Дээрээс нь ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх саяны чуулганы нээлтэн дээр зовлонгийн учир шалтгааныг олоо гэсэн. За энийг бас бид нэлээд задлж ярьлаа. Ер нь зовлон нь юу гэхээр цэвэр ерөөсөө ардын намын дотоод улс төртэй л холбоотой. Тэгээ зүүр зогсгүй улс төрд хязгаарч хүлээн зөвшөөрч боломгүй асуудлууд болж штэ. Жишээлбэл ардын намд өрсөлдөх болохоор өрсөлдөгчөө хэрэг төвөгт холбогдуулаад авилгалтаа тэмцэх газар гэж явуулцдаг. За гих мэтлээ. Тэгээ засгийн газрыг одоо амар өсөлтийн дарганы талаар ярьлаа шүү. Засгийн газрыг огцруулах хурлыг удирдсан булган туяа дэд даргаыг өнөөдөр бас эрүүгийн хэрэг үүсгээд татаал явах гэж байгаа жишээ нэ. Гих мэтлэн ер нь зовлонгийн учир шалтгаан нь энд л оршоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо уран дулаан цаг ирж байна. Барилга бүтээн байгуулалтын эд үе өрнөх гэж байна. Тэгэхээр засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс ардын нам одоо улс төрийн санаачлаг гаргаад дотооддоо асуудлаа шийдээд нэг мөр одоо ажил асуудлын ард гарахын төлөө ажил хэрэгч байдлаар хандах цаг нь босоо л гэж хэлмээр. Ардчилсан намынхаа одоо чуулганд оролцох байгаа гэсэн эрх баригч 68 гишүүний эрцээ бүрдүүлж чадахгүй байгааг та юу гэж харж байна? Тэгэхээр дотоод зөрчил байна гэж харж байна. Тэ? Бид бас юу гэж ярьсан бэ гэхээр засгийн газрыг бүрдүүлж байгаа энэ хүн нам иргэний зөрөг ардын намынхаа эхлээд эрсээ бүрдүүлчих. Эрс бүрдээд явхад одоо манай дөрв бол чуулганыхаа үйл ажиллагаанд ив орсон. Тэгэхээр эрсээ бүрдүүлчих. Бид ч одоо нэг бүлэггүй байж нэг том дуграал одоо ийм шийдвэр гарлаа ийм тийм гэдээ яриад байх нь хэцүү шүү дээ чинь дөрвөлөх нэ. Ямар ч үс эрсээ бүрдүүлдэг эрс бүрсэн тохиол бид нар хуралд ороо явна. Тэгэхээр үндэсний хвшлийн хувьд бол одоо нарсан намтай адилхан байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу? Улсын хурлын даргын асуудал дээр. За би одоо нэгэн цагт бас цөөнхийн бүлгийн удирдах албан тушаалдар байсан хүн одоо нэг талдаа ардсан намын гаргасан энэ шийдвэрийг зөв гэж харж байгаа. Яагаад тэгэхээр асуудлаа хурдан шийдэж цаашдаа ажил хэрэгч байдлаар ажиллахгүй болохгүй шүү гэдэг тохиол зангааг өгж штэ. Ажил хэрэгч байдлаар өгж байна. Энийг ухамсарлаж ардын намынхаа ялангуяа дотроо асуудлаа олох ёстой шүү дээ. Тэгээ ялангуяа миний зүгээс санаа зовоод байгаа нь юу гэхээр одоо ингээд маргааш нас чинь баг өдөртөө нэмэх 8 болж байна. Барилга бүтээн байгуулалт уулуурхаа үйлдвэрлэлийн эд ажлууд эхлэх цаг нь болж байна. Гэтэл ингээд нэг юм сандал суудлахаа эрх мэдэлтэй зууралдаал төрийн ажлыг төгжилдээл улс орны эдийн засгийг охироод ийм байж болохгүй шүү дээ. Тэгээ хэр цааш өөрнөх нь хараа. Хаяг бүртгүүлсэн үү? Үгүй бүртгүүлээгүй. Би сая хэллээ. Одоо нөгөө засгийн газар ч одоо хэдүүнийг эхлээд нөхдүүд ирсээ бүрдүүлээд. Эдгээр чинь эрс бүрдэх чинь 64-ээр бүрдэнэ. Засгийн газар чинь 79 гишүүдийн бүрэлдэхүүнтэй шүү дээ.